За манай энэ удаагийн хэрвээ та агуулгаар доктор Эрдэнэ Болрыг хурж оролцуулж байна. Эрдэнэ Болрын хувьд нэлээд залуухан хөдөө аж ахуйн их сургуулийг төгсөөд тэндээ багшилж агаад Герман улсад очиж 20 гаруй наснда доктор хамгаалаад дахиад бас яг хөдөө аж ахуйн чиглэлээр Австралийн Мельбурны их сургуульд очиж тэнд доктор хамгаалаад дараа нь бас энэ сургуулийнхаа докторийн дараах сургуультанд хамрагдаад миний мэдхээр нэлээд л олон жилийн гадаадын том сургуулиудад хөдөө аж ахуйн чиглэлээр ажил сураад явж байгаа. Тэгээд өнөөдрийн урилгын хүлээж авч ирсэн Эрдэнэ Болртой бас их баярлалаа. Тэгэхээр хэрвээ Эрдэнэ Болроо өөрт чинь хэрвээ танд Монголын хөдөө аж ахуйд том зүйл хийх боломж болдвол юу хийх вэ? Хамгийн эхлээд би бол тэр хоршоол хамтын ажиллагааг бол хөгжүүлэх ёстой. Одоо манай салбарт ерөөсөө энэ хүмүүс энэ салбарыг авч явж байгаа хүмүүс маань нэгдэж нийлж хүчирхэгжиж байж энэ салбар хөгжнөө. Тэгэхгүй бол ганцаараа ингээд бол хөгжихгүй байна. Бид нар бол одоо баг 30 жил харлаа нэг. Хоршоолох ёстой нэгдүгээр. Энэ дээр бол ярих асуудал өнөөдөр 90-ад оноос хойш үндсэндээ 92-оос 96 онд бол хуучны нөгөө сангийн аж ахуйн нэгдлүүд төвчлөгдсөн байдаг л да. Тэгээ эргээд бид нэр бүтц маань задарцсан. Эргээд бол бас хамтын ажиллагааны зах зээлийн нөхцөл нийцсэн бүтц хэрэгтэй гэдэг дээр бол мэдээж бүгдээрээ санал нэгдсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд нэгдлэгээд нэг хамтын ажиллагааг үзээд тэрийг нураагаад авчихсан. Дараа нь хоршоолж яана гэд бас их олон жил явсан. Одоо хоршоолол дээрээч яг малчтын төвшөнд ч нэг тийм сүжиг бурдсан бүтэхгүй юм байна гэсэн нэг юм ойлголтод очиод байгаа шүү дээ. Тэгэхээр яг чиний одоо яг санал болгох хоршоолын загвар яг юу вэ? Өөрөөр хэлбэл одоо хоршоод бол ерөнхийдөө гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг одоо зах зээл зуучилдаг. Үндсэндээ яг ийм завсрын зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг болж байна л да. Одоо миний ойлгож байгаагаар хүн хоршиж хамтарч ажиллахын тулд одоо чи битэр хоршиж хамтарч ажиллахын тулд чамдч надад ашигтай байх хэрэгтэй шүү дээ. Чи битэр адилхан одоо 5 хүүхэдтэй 3 ямаатай адилхан бол чи битэрт одоо хоршоод авах шаардлага алга. Би чамаас өхрийн үнэний сүү гойхгүй, би чамаас чи надаас ямааны мах гойхгүй адилхан. Тэгэхээр манай Монголын хөдөө чи яг ингээд бүгдээрээ адилхан таргийн 5 ямаатай гэдэг шиг бүгдээрээ яг адилхан мал сүрэгтэй, бүгдээрээ 5 шуу малтай. Энэ хүмүүс чинь ингээд хоорондоо солилцох зүйлгүй. Тийм учраас би чамтай хамтарч ажиллах шаардлагагүй, дургу хөрүүл хайчаа нөгөөд явчихдаг. Энэ загвар чи өөрөө биднийг хоршихоос ингээд зайлсхийлгээд байгаа юм шүү. Монголд ямар хоршоо хэрэгтэй юм бэ? Бид нэр одоо алин болгон бид нэр дэлхийн жишгээс ингээ хоцроо явах юм. Бид нар ягаад өөрсдөө Африкийн Өмнөд Азийн улсуудад жишгэх хэрэгтэй. Бид нар одоо Австралитай, Германтай, Америктай өөрсдөө жишээлтэй, Шинэ Зеландтай жишээлтэй. Тэгвэл тэнд ямар хоршоо байгааг бид нар харж байна. Тэгэхдээ тэнд бол хоршоо бол үндсэндээ бол ялгаа нь бол нэгдүгээр хоршоо бол мэрэгжлийн байгууллага байт юм байна. Мэрэгжлийн боловсон хүчинтэй, мэрэгжлийн удирдлагатай зүгээр нэг 9 малчин нийлж байгаа байдаг байгууллага шүү дээ. Үндсэндээ тэр хоршоог авч явж байгаа менежментийн баг нь бол үнэхээр мэрэгжлийн төвшөнд ажилладаг ийм одоо чадварлаг боловсон хүчинтэй учраас тэр хүмүүс хоршооны гишүүдээс нэг төгрөгийн татвар хоримтлал бий болгосон бол эргүүлээд 2 3 төгрөг олж өгөх хэмжээнд ажилладаг юм байна. За хоёрдугаарт бол хоршооны гишүүдээр бид түрүүс 10 төгрөг гишүү маань өөрөө 10 төгрөг орлого олж хоршоо яаж дээрээс нь 10 төгрөгийн орлого олоод байна. Энэ өмнөд юуны Шинэ Зеландад харж байхад хамгийн түгээмэл загварууд хоршоонууд боловсруулах үйлдвэр вэ. Хоршоо эзэмшдэг юм байна. Сүгээр нэгдсэн айл өрхүүд хоршоо гэхэд сүг боловсруулах үйлдвэртэйгээ байна гэсэн үг. Тэгэхээр манайх бас л нөгөө янз бүрийн олон улсын төслүүд болохоор энэ боловсруулах юу н одоо нөгөө үнцний гинж эднэргээ бид нэр ярьдаг ш. Тэнгүүт малчны хотон дээр нэг юм жижиг аврын сүүний боловсруулалт төхөөрөмж тавьчихээд нэр тэр бол бас гажуудаад байгаа байхгүй. Миний ярьж байгаа хоршоо бол яг одоо орчин үеийн шаардлагад нийцсэн сүүний үйлдвэр. Энэ бол хоршооны мэдлэлд байдаг. Тэгэхээр хоршооны мэдлэлд байна гэдэг нь юу гэхээр хоршооны гишүүд маань өөрсдөө хувь эзэмшнэ гэсэн үг. Тэгээ энэ үйлдвэрийн олсон ашиг болгоноос гишүүд болгон ашиг хүртнэ гэсэн үг. Ингээ хоршоо буюу одоо тэр боловсруулалт үйлдвэрлэлцэн эцсийн дүндээ ерөөсөө гишүүдийн талаар ажилладаг ийм байгууллага болчт юм. Санхүүгийн үйлчлэгээ гэр бол хоршоо гишүүдтэй үзүүлснээр бас их одоо тэр гишүүдтэй маш их даваа талыг бий болгох юм байна. Өөрөөр хэлбэл тэнд бол тэр хоршоон дэрэгтэй банктай. Энэ Райффайзен маань одоо өөрөө ингээ хоршооны үндэсний төв банктай. Төв банк нь бол хоршооны энэ бүсийн бас банкудтай. Ингээд нийт 13,000 салбараараа дамжуулж энэ фермерүүдэд одоо санхүүгийн үйлчлэл өргөдөг хана шүү дээ. Шинэ Райффайзен гэдэг шиг одоо иймэрхүү хоршоо Германд гişнэн бах уу?
Энэ бол ерөөсөө Raiffeisen өөрөө нэг л ийм сүлжээ. Үгүй ер нь Германд хэдийн юм оршоо авах жишээ. Германд Raiffeisen л юм байт юм да. Тэгэхээр улсын хэмжээ. Ерөөсөө л одоо Raiffeisen-тай нэгтцсэн. Raiffeisen гэдэг энэ Raiffeisen маань өөрөө бол одоо бүх чиглэлээр үйлчлэг явуулдаг л та ганцхан банк бас биш. Гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг борлуул нэрвүүлээд гишүүдтэй хэрэгцээтэй юм олж тоног төхөөрөмж одоо юу гэдэг юм босод юмнууд. За энэ нэг тоо үзүүлэлтийг би нэг үзүүлэлт харуулад арих. Raiffeisen банк маань 17.7 сая гишүүдэд одоо үйлчлэлт явах нь. Энэ бол гишүүд гэж ярьж байгаа шүү дээ. Харилцагч гэж яриаг. Ерөөсөө гишүүдийн байгууллага байгаа. Нийт бол 30 сая харилцаг. Эндээс хамгийн гол нь бол 18 сая орчим гишүүдтэй бол хөнгөлөлттэй зээлийн үйлчлэг үзүүлж байгаа. За нийт 561 тэрбум евро хадгаламж нь 200 үлдсэн одоо 340 тэрбум хувь нийлүүлсэн юм. Тэгэхээр одоо арилжааны банкнаас нөгөө л одоо зээл авахар хугацаанд богино байна, хүүн өндөр байна гэдэг зовлон бол шийдэх байхгүй. Чин дундын хоримтлалтай гэсэн үг шүү дээ. За тэгэхээр хэрвээ Эрдэнэ болорт Монголын хөдөө аж ахуй томоохон зүйл хийх боломж олдвол нэгдүгээрт нь за хөдөө аж ахуйгаас гадна хамгийн гол нь манай аж ахуйн салбарт би энэ хоршооллын ажлыг шин шатанд гаргаж ирж тавих хэвээр. Энийг жинхнээс мэрэгжлийн удирдлагатай ийм бизнесийн байгууллагын загвараар байх хэвээр. Энэ дэрэгдээ боловсруулах үйлдвэртэй санхүүгийн үйлчилгээтэй ингэж бүрнээрэн байж чадвал хоршоо жинхэнэ утгаараа орших юм аа гэж ойлголоо тийм. За тэгвэл хоёрдугаарт нь юу хийх вэ? За хоёрдугаарт бол энэ инновацийн соёлыг энэ салбарт төлөвшүүлж инновацийн одоо орчныг бий болгохыг хүсдэг бай. Өнөөдөр бол ганцхан хөдөө аж ахуйн салбарын зовлон биш юм дөө. Энэ бүх салбарын зовлон. Ерөөсөө манай төрөөс шинжилгээ ухаан инновац зарцуулж байгаа хөрөнгө бол одоо юуны дотоодын нийт бүтээгдэхүүн 1% хүртдэггүй эднэргээд. Тэгтэл дэлхийн улс орнууд 5-6%-тай явж идэв. Тэгээд инновацийн одоо орчныг бий болгох, инновацийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, талуудын оролцоог сайжруулах дээр Австралийн бас нэг бидний сонирхолтой байж болох нэг туршлага байгаа. Судалгаа хөгжүүлэлтийн корпорацууд гэдэг Австралид бол одоо нийт хөдөө аж ахуйн салбарт 15 ийм корпорац байдаг. Энэ корпорац бол үндсэндээ яг эрдэм шинжилгээний байгууллагууд тэгээ фермерүүд буюу одоо фермерүүдийн төлөөллийн тэр холбоо хоршоодын дунд нь ингэ байж идэх байгууллага. Нэгдүгээр фермерүүд юу хүсэж байгааг эрдэм шинжилгээнийхээ байгууллагт зуучлана. Эргүүлээ тэндээс гарсан үр дүнг нааш нь авчирч одоо практик дээр үйлдвэрлэлд авчирч нэвтрүүлнэ гэдэг энэ гүүр болж өгч чаддаг. Жишээ нь одоо Монголд ямар хэлбэртэй байж болох вэ? За жишээ нь хоршоод байлаа. Бизнесийн байгууллагууд одоо манад чинь за нэг төрийн оролцоо гэдэг нэг юм хэдэн оролцох талууд байна шүү дээ. Одоо жишээ нь судалгааны байгууллага нь их сургуулиас арай тустай болчих чинь тийм ээ. Өөрөөсөө эдгээр бол санхүүгийн их усрын яаж бүрддэхээр нэгдүгээр тэр фермүүдийнхээ одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтаас авч байгаа шимтгэл байгаа. Яг тэр шимтгэл нь дээр нь одоо нэг 100 сая долларын шимтгэл энэ нэг корпорац төвлөрүүлж авсан бол тэрнтэй нь одоо тэнцэх хувь тэнцвүүлэх хөрөнгийн засгаас бас өгөөд ингээ 200 саятай болдог. Ингэж хөрөнгөө бүрдүүлдэг. Тэгэнгүүтээ эн чинь 200 сая доллараар ихэвчлэн тийм захиалгын ажил хийлгэж зарцуулдаг. За судалгааны одоо манай фермерүүд үхлийн одоо дэлхийн өвдөд байна гэвэл тэр мал эмнэлгийн судалгааны байгууллагуудаар яг одоо үхлийн дэлхийн дарс шин тосыг өгч гэдэг юм уу юу гэдэг юм те. Энэ дээр сайхан судалгаа хийгээд. За инновац Монголын мал аж ахуйн салбарыг хөдөө аж ахуйн салбарыг инновац суурьтайгаар цаашаа шатах хэрэгтэй гэж юм тийм. Тэр инновацийг одоо ч Монголын мал аж ахуйч ингээд тусдаа гараад тэнд нэгэд 200 мянган өрх ингээд тусдаа ингээд уламжлалт байдлаар ингээд амьдраад идэг. Бас нэг хэсэг нийгмийн нэг хэсэг нь ингээд эдийн засгийн нэг хэсэг нь хоц соёронд ороод ингэсэн. Энэ инновацийг хэн хийх юм тэр малчт хийх ёстой юу? Аль эсвэл энэ бизнесийн байгууллага бусад энэ судалгааны байгууллагуудаас гарч ирэх ёстой юу? Яг хөдөө аж ахуйн их сургууль жишээ нь одоо судалгааны байгууллагын хаана байна? Монголын одоо нөгөө юу шинжилгээ ухааны ахтем хаана байна? Одоо тэр инновацийг хэн хийх ёстой юм? Энэ бол бас яг энэ гоё асуулт байна. Яг тэр манайхан бас нэг инновац гэхэл зөвхөн л одоо эрдэм шинжилгээний байгууллагуудад хамааралтай гэж ойлгоод байдаг үгүй шүү дээ. Инновацууд бол малчны хотон ч гэсэн инновац бий болдог шүү дээ. Бизнесийн байгууллагууд төр хамааралтай. Бизнесийн байгууллага хамгийн их хийдэг. Би бол одоо жишээлбэл ховд дээр нэг төсөл хэрэгжүүлээ явж байхад тэнд нэг зовлон байсан. Ямар зовлон байсаар отроор ингээд малаа бэлчиж явж чонд бариулчаад байсан. Тэгтэл тэр малчид за энэ асуудлаа яаж шийдвэж ярьж байгаа юм. Зөөрэ хашаа ингээд зургийг гаргаад өөрөөсөө хашаагаа үйлдвэрлээд энэ эрдэм шинжилгээний байгууллага тэр хашаа хийгээгүй. Тэгтэл малчид өөрөөсөө одоо тэр шинэлэг одоо санаагаа гаргаад хэрэгжүүлсэн байна шүү дээ. Энэ бол инновац шүү дээ. Нэгдүгээрт нь хоршоолол гэсэн, хоёрдугаарт нь инновац. За гуравдугаарт нь юу ажиллах вэ? Ер нь бол малчид маань гар утас сэргэлдэг болцсон байгаа. Хамгийн сүүлийн судалгаагаар 80% нь бол гар утас сэргэлж байна.
Ингээд зурагт бол баг айл боломт байж байгаа. Ингээд одоо гар утасны хэрэглээ цаашдаа ийм пад тий бусад одоо электронын захин мэдээллийн хэрэгслүүдийг ашиглаж за энэ дээр яг малчтад тариалан зориулсан юм хялбаршуулсан ийм одоо мэдээллийн аппликейшнуудыг бий болгоод захимжуулах ажлыг бол хиймээр байна. Энийг бол бас хувийн хвшилч гэсэн энэ ажлыг санаачлаад хийх боломжтой гэж бодож байгаа. Тэгээд хувийн хвшилчилвэл энэ одоо захим сүлжээг бий болгосноор бас өөрсдөө бүтээгдэхүүнээс сурчлах эргүүлээд тэр малчтаасаа хэрэглэгчдээс санал хүсэлтийг нь авдаг. Энэ дээр бас бид нар оновчтой загварыг бий болгох юм бол хэрэгж бүрэн боломжтой гэж бодож байгаа. За өөр нэг асуудал нь ер нь энэ Австрали болоод хөгжингөө орнуудад эдийн засгийн өндөр хөгжсөн орнуудад энэ хөдөө аж ахуйд татаас гэдэг юм хэрэг байдгийг. Би дааж явж чадж гин үү? Норвег улс энэ хамгийн өндөр харагдаж байгаа тийм үү? Норвег улсад нэг фермерийн одоо орлогын 62% төрөөс татаас байдлаар орж ирдэг байх нь. Ийм өндөр. Нэг фермер 100 төгрөгийн орлого олох гэхэд 60 төрөөс орчихсон. Энэ хүн 40 төгрөг олгоод татаасаар 60 орж ирдэг. Ийм улсуудаас биднээс суралцж болно. Мэдээж одоо болгүй яах одоо. Гэхдээ нөгөө талд нь Австралиг харалтай. Австралид бол татаасын хэмжээ нь фермерүүдийн орлогын 1.3% тэнцэж байгаа. Бараг татаасгүй. Бараг татаасгүй гэсэн үг. Дэлхий дээр одоо хамгийн их сайн хөгжсөн бие дааж хөгжиж байгаа газар миний ойлгож байгаагаар бол Австрали, Шинэ Зеланд байна шүү дээ. Австрали, Шинэ Зеландд бол сүүлийн ялангуяа сүүлийн 20 жил бол гэтэл ч одоо яс үнэндээ хамгийн бага татаастай хоёр орн чинь Австрали, Шинэ Зеланд байна. Шинэ Зеланд бүр 0.66. Тийм байна. Бүр Австралиас байна. Тийм байна. Тэгэхээр чин үндсэндээ зах зээлийн зарчмаараа бие дааж төрийн оролцоо багтаа явж байгаа хоёр улс чинь хамгийн хөдөөж байгаа намын хөгжилтэй байгаа юм шүү дээ. Урилгыг хүлээж авч хүрэлцээрсэн Эрдэнэ болортой баярлалаа. Бидний оролцогчдоо нэг юм дэлхийн бөмбөрцөх бэлгэлтийн гол санаа нь бол та бүгдийн хэлж байгаа санаа энэ дэлхийн нийтийн энэ мэдлэг мэдээлэл Монголын маань эдийн засагт Монголын маань хүн ардын ахуй амжиргаанд бас нэмэр тус болоосоо тэр шин мэдлэг ноу хав түрүү ярьдаг тэр инновац орж ирхэд бас ингээд гүүр нь болоосоо энэ хэлж байгаа санаануудаас жижиг ч гэсэн нэг ч гэсэн зүйлийг авч бас ашиглах төвшөндөө ашиглаасаа гэж л хүсэж байгаа. Тэгээд энэ оролцсон хүрэлцэж ирсэн намд бас их баярлалаа. За баярлалаа. За. Энэ удаагийн хэрвээ та агуулга хөдөө аж ахуйн сэдвээр доктор Эрдэнэ болортой ярилцлаа. Хөдөө аж ахуйн сэдвээр энэ удаагийн ярилцлага чинь үндсэндээ дөрөвдөх нь болчихж байна. Өмнө нь бид нэр газар тариалангийн салбарт Ганбаяртай ярилцсан, зүгийн аж ахуйгаар Томокото ярилцсан. Мөн хэрвээ та малчин байл одоо яаж ажиллаж амьдрах байсан бэ гэд хотел гээд брендийн захирал ган уттай ярилцсан. Тэгэхээр энэ удаагийнх болохоор бас арай өөр мэц. Эрдэнэ болор докторыг болохоор энэ системийн талаар илүү өдөртхүү ярилцъя гэж урьсан. Тэгээ энэ дээр ингээд би бас онцолж хэлэхэд саяхан би бас нэг хөндлөж явдаг нэг хүнтэй мэдээллийн технологийн чиглэлийн нэг хүнтэй очиод уулзахгүй юу. Тэгээд та хэрвээ өнөөдрийн 21-р зуунд өнөөдөр та малчин бол яах вэ? Ямар технологиг та ашиглах вэ гэдэг би нөхрөөс асуусан чинь нөхрийн хэлсэн үг надад илүү их гүнзгий тусаад тэр нь юу их судахтай вэ гэхээр за техник технологи яах вэ? Энийг хаанаас ч яагаад ч авчираад ашиглаж болно. Хамгийн гол нь тухайн системийг сайжруулахын тулд тэрнийх нь тэр одоо архитектор зохион байгуулалт бүтцийг нь илүү сайн эхлээд зурглалаа гаргаж аваад тэрэндээ таарсан техник технологиг оруулж иржээж энэ систем чи өөрөө үн цэнийг бүтээнэ гэх дэвшил гарнаа. Тэрнээс биш тэр юу хийхээ ойлгоогүй хүмүүс тэр гişнээ техник технологи байгаад бас нэмэргүй шүү. Тийм болохоор би шууд техник технологийн талаар шууд бас ярингүй байна гэж. Тийм учраас би бас энэ Эрдэнэ болрыг урьсан шалтгаан Эрдэнэ болрыг энэ системийн хувьд үнэхээр бид нар хоршоолж нэгдэх ёстой. Энэ дээр инновацийн тогтолцоо бий болох ёстой. Энэ тогтолцоо нь өөрөө ингэж санхүүжих ёстой гэдэг энэ Монголын хөдөө аж ахуй тэр тусмаа Монголын мал аж ахуйн салбарын энэ архитект дизайн гэдэг зүйлийг эхэлж гаргаад энэнд таарсан тэр технологийн шинжилэл дараагийн хөрөнгө оруулалт магадгүй төрийн дэмжлэг олон зүйл орох ёстой гэдэг чиглэж одоо Эрдэнэ болор доктортой бид нар бас энэ чиглэлээр ярилцлаа. Тэгээд энэ удаагийн манай хэрвээ та ярилцлагад төвчнөр оролцсон Эрдэнэ болор доктортой баярлалаа.